Би одоо Нямбаатрын албан ёсны эхнэр Баярмаа гэдэг хүн рүү ямар ч одоо мессеж бичээгүй. Энэ Баярмаа руу мессеж бичсэн асуудал гарах юм бол би одоо энэ өөрөө хэлсэн байлээ шүү дээ, улсын хурлын ёс зүйн байнгын оронд өгнө гэж. За тэн дээр одоо харна гэсэн. Тэгэхгүй би бол одоо албан ёсных эхнэр Баярмаа гэдэг хүн байгаа л гэж ойлгож байгаа. Тэнд одоо Баянзүрх дүүргийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиараа тэнд засаг дарганы иргэдийн хурлын төлөөлөгчд нь тэр одоо 30 сая төгрөгийн асуудал, нийгмийн одоо халамж, зам мэдээж тэр төрд ажиллаж байгаад төрийн албанд ажиллаж байгаа олон сайхан залуучуудыг доктор сургалтад ажиллуулах хуулийн хүрээнд энэ асуудал явагдсан байх гэж би бодож байгаа. Нэг ч одоо надад одоо мэдх юм нэгдүгээрт бол байхгүй. Тэгэхээр одоо тайлбар өгөх одоо шаардлага алга. Энэ одоо нийслэлийн олон мянган намын гишүүдийг хооронд нь одоо үл ойлголцол үүсгэж ийм байдалд одоо хаглан бутарах, намын гишүүдийн донд эв нэгдэлгүй байлгах энэ асуудлыг хотын намын дарга өөрөө эхэлж одоо төрүүлж хийж штэ. Миний хувьд бол нэг ч одоо байр суурийг албан ёсоор илэрхийлээгүй. Сэтгүүлч та нартай яг ингээд таарлтахлаарэ өөрийнхөө одоо байр суурийг тодорхой хэмжээнд хилдэг болохоос биш одоо сошиал дээр гарч өөрийнхөө захин хуудасаар те одоо гүтгэлгийн чанартай сүүлдээ одоо янз янзын юм ярьж эхэлж ийлээ штэ. Миний жишээ нь одоо 70 гарсан 2 настай ээж аав хоёр минь би ариун цагаан хөдөлмөрөөр 20 гаруй жил одоо бүтээсэн нэг 20 гаруй жилийн нэг 4 давхар жижиг зочид буудал байгаа. Тэр зочид буудлыг одоо жишээ нь одоо эмс хүүхнүүдийг зардаг ийм их одоо гүтгэлгийн чанартай юмнууд явж байна. Намагч одоо хятад болгоцсон. Бүр одоо том 2 тэрбум долларын үнэтэй крусийн эзэн болгоцсон. Одоо том одоо зав биш үү? Тэрний эзэн болгоцсон. Гэх мэтлэнгээр тэгээд ер нь надтай хамаарал бүхий сайн сайхан явж байгаа бүх улсуудыг л одоо ингэж харлуулад байгаад нь би бол үнэхээр харамсаж байгаа. Тэгээд одоо энэ намын гишүүдийнхээ өмнөөс бас одоо энэ хоёрхан хүний асуудлаас болж энэ үл ойлголцол битгий одоо цаашаа дэврээсэй гэж би бас албан ёсоор нэг том дүүргийнх намын даргын хувьд одоо хамгийн түрүүний ээлжинд нийслэлийн одоо Монгол Ардын намын нийт гишүүдээс бас уучлал хүсье гэж ингэж бодож байна. Би одоо сэтгүүлч нарт бас уриалаад хэлмээр байна. Нэгдүгээрт энэ хар гүтгэлгийг зогсоомоор байна. За хоёрдугаарт сэтгүүлч нар маань бас одоо хуулийн талаар бас тодорхой хэмжээний ойлголттой байх. Нэгдлийг хэтэрхий барьж одоо ингэж ажилламааргүй байгаа юм. За тийм учраас манай салбарт бол маш олон одоо хийгдэх ажлууд байна. Жишээ нь өнгөрсөн 3 дахь өдрийн засгийн газрын хуралдаан дээрээс бид нэр төрийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх, түрээслэх энэ журмыг одоо зохицуулсан байна. Тэгэхэд л одоо энэ нэг хар улс төрийн зорилготой энэ асуудалд одоо дарагдаал дуусч. Тэгэхэд иргэдэд юу хэрэгтэй байна гэвэл орон сууцчлуулах, тайван сайхан амьдрах, үндсэн хуулиндаа заасан бүх эрхээ эдэлж амьдрах ийм асуудал байна. Би одоо тэр талаар мэдээлэл өгүүлэх өгч болж байгаа юм.